бацхан өнөөдөр би Тэмүгс юу захиалсныг харуулах байгаа. Хамгийн ихэнд бол би Мика захиалсан. Нөгөө төрлийн энэ байна. Бас энэ артлынхны хуцсан дээр тогтоод юм салдаг. Ингээ салчдаг. Тэгээд бас энэ Микийнхаа энийн сайн юу гэж нэрлэхийг мэдэхгүй. Гэхдээ цапас дээр юм билээ. Тэгээ одоо цапастайгаа ярьдаг бас ингэ цэнэглэгчтэйг ярьдаг. Энэс жоохон амар санагдсан. Гэхдээ амар удаан цэнэглэлт юм билээ. Микэн дээр бол нэг иймэрхүү тайлбар байна. Оноогүй явъя гэвэл энд нэг 10-аас 8.5. Дараагийн болохоор бичлэг хийхдээ ашигладаг селфи стик. Энэ бол ингэ жижигхэн авсаархан болцдог. Гарын нэг юм үеийнээс арай жижиг. Тэгээд энэ ингэж нэгдэж харагдаад ингээд энийг ингээд баашлуулж онгойлгодог. Энийг ичээл буцаа хийгээл ингээд сундаг. Дараагийнх нь болохоор ингээд 90 см хүртэл сундаг. Би яаж мэдээд байна вэ гэхээр тайлбар дээр ингээд 90 см гэсэн. Энэ гэхдээ өнөө худлын сайн мэдэхгүй байна. Энийг чаагаал тэгээ селфи юм хойно энэ ингээд салдаг. Селфигтэй одоо бичлэгээ холчвол секундээр нь 50% хэмждэг болохоор яг чи ийм селфи юутай гаргадаг. Нэг хасахын тулд энэ дээр удаан дараад цэнхэргэл хасдаг. Одоо тэгээс дараагийн юм нь бол юм байна. Тэгээ бас энэ гоё юм нь ингээд энэ доор суурьтай болчдөг. Одоо энэ юу гэж тайлбарлах вэ гэхээр газар ингээд тэгшиг юм дээр ингээд мик ингээд камера тавихаар ингээд унаад идэх болохоор энэ ингээд авчвал ерөөсөө ундаггүй. Энд дээр харуулахгүй. Ингээд ундаггүй. Энийг би жоохон сэн тайлбарсан байх. Гэхдээ уучлаарай. Энэ оноо үгийг бол 10-аас 10 надад их таалагдсан. Хамгийн сүүлийн гэх нь хайш буруу ичлээ. Энэ бол дараагийнх нь болохоор юм цэвэрлэгээний багц. Энд ийм симний гэр онгойлгодог юм. Тэгэл нэг ийм юмтай. Энийг л мэдхгүй. Энийг ч гэсэн сайн мэдхгүй. Энэ хоёрыг бол би өөрөөсөө ойлгоогүй. Энэ болохоор ингээ iPhone-ыг цэнгэлдэг нүх ингээд цэвэрлээд цэнгэлдэг нүхийг цэвэрлдэг. Дотор нь нөгөө хог нь ингээд түүж гаргах юм билээ. Гэхдээ энэ дутагдал нь болохоор эрзэн нь болохоор амархан тасрах баг. Бас энэний таалагдаагүй юм нэхэр энэ бүх юм юмных нь артлан ингээд салдаг. Тэр нэг алга болчихвол хэцүү юм билээ. Энэ болохоор бас ингээд дэлгэцэн ингээд цэвэрлждэг. Энээс ингээд салгаа угааж болдоггүй юм билээ. Одоо энийг норгоол өөр ингээд барай угаах юм билээ. Энэ бол саяны iPhone-ы цэнгэлдэг нүх цэвэрлдэг гэдэг шиг. Цэнгэлдэг нүхийн цэвэрлдэг шиг. Энэ Type-C-ийнх. Сая тайлбарласан шиг. Энэ ч гэсэн адилхан. Хамгийн сүүлчийнх нь болохоор энэ цэвэрлэгээний үстэй шүүш юм. Энэ болохоор ингээд дэлгэцэн дээр нөгөө хогийн түүд юм шиг үлээ. Нэг юм үнэтэй. Тэгээ нэг тийм 7 ширхэг юутай. 6 ширхэгийн том. 1 ширхэгийн. Тэгээд дараагийнх нь болохоор пандатай машины суудлын ардан ингээ өлгчдөг. Эндээ салфит хийдэг, эндээ идэж уух юм хийчих юм шиг үлээ. Эндээ уцаа хийчин, эндээ уух юм хийчин. Энэ доороо нэг юм том юутай. Савтай ууттай. Энийг л би санаад үзэхэлсэн. Уг нэгийг авъя гэж бодоогүй. Тэгсэн чинь ингээ дарагдаад захиалгацсан. Би бол Тэмүгс ийм хэдийн захиалсан. Өчигдөр орой 7 болж яхад энэ
Тэмүгээс захиалга нэрсэн. Тэгэхэд би бол амар баярлжсэн. Гэхдээ энийг ингээ уутанд нь хийгээд энэ хорыг ингээ захиалахад уут нь айгүй жижигхэн ирд юм байлээ. Уутных нь хэмжээ нэг иймэрхүү л юм байсан. Тэг ингээд энэ урттай адилхан ингээд уутандаа шууд ирд юм билээ. Тэмүгээс захиалсан юм нэг давуу тал нь болохоор айгүй хурдан ирд юм билээ. Хамгийн ихдээ 12 хонжир нь багада 4 хонжир. Миний бол 4 хоноо ирсэн. Би 5 сарын 30 захиалаад тэг өчигдөр ирсэн. Тэгээд тэрнийхээ дараа бол 5-оос захиалахаар багада 2-7 хоног үлжиж ирд юм билээ. Тэр нь бол жоохон санагдсан. Тэгэл би Тэмүгээс нэг ийм 3 юм захиалсан байгаа. Энэ бичлэг жоохон сонирхолтой бол уучлаарай. Миний намайг дэмжиж байвал subscribe, like дараарай. Дахиад бүх захиалсан юм нэг дор харуулж. Ник цэвэрлэгээний багц. Тийм машины артлын суудлын дээр нь өлгчдөг юм. Бүтнээр нь ингээд дэргэд харуулаагүй байна. Нэгээр нь ингээд тайлбарлаа харуулсан болохоор нэг ийм юм байгаа шүү. Тэгээ одоо үнийн танилцуулгыг явуул энийг 30 мянгаар авсан. Энийг 11 мянгаар. Их хямдралынхын үеэр авсан болохоор амар хямдхан болсон. Тэгээ энийг болохоор 9 мянгаар авсан. Ник 21 мянгаар авсан. Нийтдээ 75 мянга болсон. 75 мянган хүргэлттэйгээ ерөөсөө нийлээд 80 мянган болсон байх гэж бодсон чинь хүргэлт нь үнэгүй гэдэг юм байлээ. Тэр нэг таалагдсан. Тэгээ одоо Тэмүгээс захиалсан чи хаттаас ирэх болохоор яг манай улс руу нороод ирэхээр хаана явж байгааг нь хянж бас болд юм байлээ. Тэр нас надад их таалагдаад гоё санагдсан. Тэгээд бас одоо Тэмүгээс юм захиалах их амархан юм байлээ. Бараан дээр дараал энэ барааг нэмэх захиалах гэдэг дээр нь дараа шууд бүх бараа болсны дараа тооцоо төлөх гэдэг рүү дараал. Тэгэл тэрэн дээр нь ингээд Apple Pay төлөхөө, картаар төлөхөө гэдэг нь гараад ирд юм байлээ. Картаар төлнө гэвэл одоо картныхаа дугаарыг биччихээд CVV кодыг бичээд тэгээд одоо картын дээр байдаг он сарын бичээл болоо. Тэгэл шууд захиалагдчих юм билээ. Гэтэ хүүхдийн картнаас бол захиалагддаг юм билээ. Заавал ингээд хүүхдийн карт бишүүжиж захиалж болт юм билээ. Тэрнийхэн санагдсан. Би нэг захиалахын тулд өөрийнхөө карттай холбоогээд хүүхдийн карт гэсэн болохоор ерөөсөө болохгүй. 5% хоноод тэгээд өвөгийн картаар бол ашиглаа үзсэн чинь ингээд тооцоо хийж болж илээ. Тэр хүүхдийн карт бол ууршдаггүй юм билээ. Тэр нь жоохон сонирн юм билээ. Тэрнээс ч бусд нь бол гоё байсан. Захиалахад ч хурдан ирээд чанартай юм билээ. Би хятадаас ирж байгаа юм чинь жоохон сонирн мяа хөл юм ярих байх гэж бодсон үгүй юм билээ. И хямдрахтай бол амар сайн хямдардаг юм билээ энэ бараанууд нь. Тэгээ бас кедрийг юу чинь кедрийг хямдралтай гэдэг юм билээ хүргэлтэнд. Хүргэлтийн бараанууд дээр нь 20% хямдрал ингээд хожчихоор яг ч юм ингээд нэмэлтээр 10% нэмэгдээд 30% хямдрал болчтой юм билээ. Тэр нас надад их таалагдсан. Гэхдээ би яаж ашиглах ойлгоогүй. Тэрийг ашигласан бол жоохон хямдрахал байсан баг. Тэгээ иймэрхүү юм захиалсан. Тэгээд миний өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн миний TikTok хаягийг дагаарай. Өмнөх бичлэгийн description дээр нь тавьсан байгаа. Одоо тэрийг харж чадахгүй бол нэр нь Баги S TikTok гэж бичсэн байгаа. Гэтэ бүх хэсгнүүдийн холбож бичнэ. Бүсгүүд нь жижиг шүү. Тэгэхээр одоогоор би 2300-аад лайктай, 83 фолловтой байгаа. 190 хэдэн бичлэгтэй одоо 200 болсон баха. Тэгээ нэг иймэрхүү бичлэг болсон. Бичлэг таалагдсан бол лайк дар, subscribe дараарай. Тэгээд би 1000 бичлэгэн дээр
subscribe дарж байгаарай гэж хэлсэнийх нь учир нь болохоор манай ангийн хүүхд ингээ бас юу хийдэг вэ юу TikTok-ын YouTube хийдэг. Тэрэн тэгээ одоо 10 subscribe-тэй явж байгаа. Хин тэгээ төрүүлж 100 subscribe хүрэхээ үзэж байгаа шүү. Тэр намайг төрүүлж 100 subscribe хүргээрэй. Хэрвээ тэр одоо манай найзын YouTube-ыг үзхийг хүсвэл инх учрал КК-г хайхад гараад ирнэ. Ийм хөвчлөг боллоо. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Баяртай.